Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өмнөх ангидаа үзсэн ялгах хэвшгийн тухай баттган үзье. За хичээлд оръё. Багш нь үгнүүд өглөө самбарт. Энэ үгнүүдийг ажиглаад та бүгд зөв өгүүлбэр болгож бичнэ. Энийг. За эхнээс нь уншчих багш нь. Шаазгай, эвт, барин, буг. За энэ үгнүүдийг эвлүүлээд өгүүлбэр болгох юм бол бидний мэддэг, сайн мэддэг эвт, шаазгай, буг, барин гэсэн зүр үг болж байна. За багш нь энд хадлаа. За энэ зүр үгээ дахиад уншия. Эхнээс нь эвт, шаазгай, буг, барин. Энэ зүр үгээс одоо зөвхөн богино ишгээс бүтсэн эр үгнүүдийг ялгаж багштайгаа цуг тэмдэглэе. Эхнээс нь уншлаа багш нь эвт богино ишгоосон боловч ийм үг. Шаазгай эр үг боловч уурт ишг хос ишгоосон учраас энэ бидний сонгох ёстой үг биш байхan тийм үү? Дараагийн игнэний үг нь буг. Энэ үг маань богино ишгээс бүтсэн үг мөн учраас эр үг мөн учраас энэ бидний сонгох ёстой үг юм байна. За дараагийн үг нь барин. Мөн ялгаагүй дандаа богино ишгээс бүтсэн эр үг байна. Тэгэхээр бид нэр одоо энэ хоёр сонгосон үгээ ялгаад тэмдэглэчихье. Багш нь үеэгцлаад бичлээ. За уншия. Эхнээс нь бу га ба ри на. Энэ хоёр үгийнхаа сүүлийн үеүүдийг нь ажиглая. Эхний үгийн сүүлийн үе нь га. Дараачих нь на. Тэгвэл энэ хоёр үеийг ажиглаад Монгол хэлэнд хоёр авиа тэмдэглэдэг үсгнүүд байдаг. Бидний бичсэн саяны ялгаж бичсэн энэ хоёр үгний сүүлийн төгсгөлд ньоосон г ин гэсэн энэ хоёр үсэг маань монгол хэлэнд хоёр авиаг тэмдэглэдэг юм байна. Иймээс бид нэр одоо энэ хоёр үсэг маань яаж хилэгддгийг, хоёр авиа болж тэмдэглэгддгийг, бас яаж тэр хоёр авиагаа ялгадгийг бэ гэдгийг одоо жишээ үгэн дээр тайлбарлаж үзье. За, эхний үг нь он. Хүүхдүүд танах хэлэхдээ багшаагаа дагаад хэлээд байна. Он. Энэ маань он сарын он байна тийм ээ? Он. Энэ үсэг маань хэлний хаагуур хилэгдэж байна вэ гэдгийг сайн бодоод хэлээд байна. Он. Дараачих нь он. Утгыг гаргахын тулд энийг холбоог болговол бай оногч гэдэг юм уу тийм ээ? Эхний үг нь он сарын он байсан. За дараагийн үг нь хан. За одоо бүгд энэ ихний игнэнд байгаа үгнүүдийг ажиглая. Дандаа он, хан гэдэг нөгөө энэ үсэг маань дандаа хэлний угаар угт хилэгдэж байна. Дараагийн игнэнд байгаа энэ үгнүүдээ дахиад хэлэхнээс нь он, хан хэлний үзүүр оролцож хилэгдэж байна. Одоо энэ үгүүдээ бүр улам сайн баттгаад яаж бичигдэж байна вэ гэдгийг үзэхийн тулд дахиж нэг жишээ аваад энэ жишээн дээрээ сайн ярив. Сан гэхэд хэлний угаар хилэгдэж байна энэ үсэг. Тэгэхээр энэ үсэг маань хэлний угийн энэ болох нь. Энэ хэлний угийн энэ болох нь. Одоо энтэй төстөө бас нэг үгийг аваад багш нь хадлаа энд. Сан. Энээс ялгаатай хэлэгдэж байгаа биз? Энэ нь сан, энэ нь сан. Энэ маань энэ үсгийг хэлэхэд хэлний үзүүр оролцож хэлэгдэж байгаа учраас энэ нь хэлний үзүүрийн энэ болох нэ. Тэгвэл энэ үсэг маань хоёр янзаар хэлэгддэг юм байна. Энийг бичигт яаж тэмдэглэдэг юм бэ гэдгийг одоо ажиглая. Хүүхдүүдтэйгээ цуг. За эхний энэ хэлний үзүүрийн эн чинь хойноо игшигтэй байна тийм үү? Хэлний угийн энэ нь хойноо игшиггүй байж байна. Тэгвэл одоо энэ хэлний үзүүрийн энийг хэлний угийн инээс ялгахын тулд хэлний үзүүрийн энийн хойдол бичсэн балархай игшгийг ялгах игшиг гэдэг юм байна. Бичих энэ үсгээ ялгахдаа хойно нь игшиг үсэг тавьж ялгадаг юм байна. Хэлний үзүүрийн инээ, хэлний угийн инээсээ
Энэ бүгдийг баттгаад бас дахиад жишээ авъя. Би сая одоо энэ энэний хойнд байгаа ааг ялгах хэгшиг гэж хэллээ тийм үү? Тэгвэл ганцхан А үсэг ялгах хэгшиг болоод байдаг юм уу гэдгийг одоо үзье л да. За энэ үгнүүдийг уншаарай. Хан, ун, он, шүн. Энэ үгнүүдэд дандаа хэлний үзүүрийн байна. Тиймээс хойноо дандаа игшигтэй. Ямар игшиг байна уу? А байна, Э байна, О байна, Ö байна. Тэгвэл хэлний үзүүрийн энийн агтан энэ игшиг одоо саяны багшийн дуудсан энэ игшигнүүд л байх нэ. За эндээс бүр улам тодорхой харж болно. Хэлний үзүүрийн энийн агтан Ö, О, Э, А игшиг л байх нь. Өөр игшиг байж болохгүй нь тийм ээ. За бид нар ингээд энэ үсэг маань хоёр авиа тэмдэглэдэг тухай ингээд батгаж үзлээ. Одоо Г үсэг бас мөн адилхан монгол хэлэнд хоёр авиа тэмдэглэдэг. Яаж хэлэгддгийг, яаж ялгадгийг бэ гэдгийг одоо бас жишээ үгнээс уншиж үзье. За өнөөдөр уншин багштайгаа цуг. Баг. Энэ маань баг сум ч юм уу эсвэл хөл бөмбөгийн багч байж болно тийм ээ. Энэ нь баг. Их багын баг. За дараачих нь буг. Буг жигтгэр гэж ягдаг тийм ээ. Энэ нь буг. Ялгааг нь хамгийн гол нь сайн яаж хэлэгдэж байна вэ гэдгээ багштайгаа цуг уншаад яваад байна. За сүүлийнх нь овог. Овог нэр тийм ээ. Овог ухсаа. За энэ нь авга. Авга ах. Их жишээтэй тийм ээ. Энэ үгүүдээ одоо ялгааг нь сайн тодорхойлохын тулд нэг үгээр жишээ авч үзье. За. Баг. Энэ үг маань хэлэхдээ та нар дахиад хэл. Баг. Хэлний хэл оролцож хэлэгдэж байна тийм ээ. Тэгэхээр энэ хэлний г болох нь. Нөгөө их багын их гэж бас адилхан бичигдээд байгаа үг байгаа тийм ээ. Энийг энд үлгчээ бас. За. Баг. Хоолой хэлэгдэж байна тийм ээ. Тэгэхээр энэ маань хоолойн г болох. Хоолойн г, хэлний г хоёрыг яаж ялгасан бэ? Бас л мөн нөгөө хэлний үзүүрийн хойдолд игшиг бичдэг шиг хоолойн г-ийн хойно игшиг үсэг бичиж өгсөн байна. Энэ игшиг үсэг ганцхан хоолойн г-г ялгахын тулд ганцхан А бичдэг юм уу гэдгийг одоо батгаж үзэхийн тулд бид нар бас хэдэн жишээ авч үзье. За жишээгээ багш нь энд тавилаа. За өгнөд уншия ихнээс нь. Буг, суг, ботго, сонго. За энэ өгнүүдэд дандаа хоолойн г авсан байна тийм ээ. Тэгээ хойно игшигтэй. Хоолойн г тийм ээ. Хэлний г-гээс ялгахын тулд хоолойн г-гийн хойно бичсэн энэ игшиг маань бас л ялгах игшиг болох нь шүү дээ. Гэхдээ одоо нөгөө ганцхан А үсэг ялгах игшиг болох нь үгүй юу гэдгээ бид нар энэ жишээн дээрээс батлах гээд байгаа тийм ээ. За энэ жишээн дээр бичсэн ялгах игшигнүүдийг ажиглая. А байна, О байна. Тэгвэл одоо энэ хоолойн г-гийн хойдол зөвхөн А, О байх юм бол энэ маань хоолойн г байх нэ. Гэдгийг багш нь тодтоо тавьчих. Энэ бичсэн үгнүүдийг хүүхдүүдэд ажиглаа. Ийм үг байна уу? Дандаа эр үг байна уу? Гэдгийг ингээ ажиглаж болно. Ажиглахад дандаа эр үг байж байгаа тийм ээ. Тэгвэл энэ хоолойн г чинь бидний одоо энэ саяны дуудаад уншаад ирсэн энэ хоолойн г чинь зөвхөн эр үгэнд байд юм байна. Тийм учраас А, О чинь ялгах хишиг болд юм байна. За ингээд бид нар одоо өмнөх ангид үзсэн хичээлээ ингээд эхнээс нь батгалаа тийм ээ. Одоо дасгал ажиллана. Багшинд самбарт бол дандаа шувууны нэр бичсэн байж байгаа. Энд. За энэ шувууны нэрнээс ялгах хэгшигтэй үгийн түүж тэмдэглэнэ. Ялгах хэгшигтэй үг байна уугүй гэдгийг хүүхдүүд та нар ажиглах нь байна шүү дээ. Ажиглана. За эхнээс нь багш нь уншиж үгэй. Нугасан, галуу, ангир, тоогосон, үргэд.
Энд эхний 3 шувуу нь бол нүүдлийн шувуу байж нэмж. Нүүдлийн шувууны нэг. Энэ тогос маань халуун оронд байдаг шувуу тийм ээ. Энэ бүргэд бол Монгол оронд өвждөг шувуудын нэг нь. За одоо багш нь эхнээс нь үеийг таслаад хэлээд үгүй та нар ажиглах нь байна тийм ээ. Ялах хэгших байна уугүй юу гэдгээ. Нугас гэдгийг нуугас. Г-ийн хойно орсон энэ аач нь ялах хэгших мөн үү? Мөн тийм ээ. За тэгвэл эн чинь ялах хэгшихтэй үг муу юм байна. Энэ ялах хэгшихтэй үг муу юм байна. Гэхдээ нөгөө энэ ялах хэгших маань зөвхөн балархаа хэгших байна гэсэн учраас үгийн 1-р үеэс хойш л орно. За галуу. Галуу гэдэг үгийг үгсэлээ. Галуу. За г-ийн хойно орсон аач нь ялах хэгших мөн үү биш үү? Энийг өмнөхдөг ажиглая. Энэ нь 2-р үе дээр энэ нь эхний үе байж юм тийм ээ. Тэгвэл эхний үед бол ялах хэгших байхгүй нь шүү дээ. Энэ галуу гэдэг үгэнд ялах хэгших алгаа гэж хасах тавьчих энд. За дараагийн үг ангир. Үеийг таслая. Ангир. Г-ийн хойно ямар хэгших байна вэ гэдгийг ажиглан тийм ээ хүүхдүүд ээ. И байж байна. И чинь ялах хэгших мөн үү биш үү? Бид нар өмнө сая ялах хэгших хоолон г-ийн хойтолд зөвхөн А байж ялах хэгших болно гэсэн тийм ээ. Хоолон г-ийг ялгадаг хоёр хэгших чинь тэр байх нь шүү дээ. Энэ тэгвэл ялах хэгшихтэй үг биш ээ. Хасах тавилаа. Тогос. Тогос. Г-ийн хойно А байна. Энэ ялах хэгшихтэй үг мөн. Багш нэмэг тэмдэглээ тавилаа. За дараагийн үг нь бүр гид. Г-ийн хойно ямар хэгших байна? Байж байна. Чинь ялах хэгших болж чадах уу үгүй юу? Бид өмнө юу гэж үзсэн бэлээ? Оол байх юм бол болно гэсэн юм чинь энэ бас биш байх нь. Хасах тэмдэглээ тавилаа. Одоо дараагийн дасгалын ажлыг багш нь дандаа үйл хөдлөлийг заасан үгнүүд авсан байгаа сонгож энэ үгнүүдээ хандчихъя. Хүүхдүүд та нар ажиглаад мөн ялгаагүй бас л хэлний үзүүрийн акт усан ялах хэгших байна уугүй юу гэдгээ эндээс ажиглаж тэмдэглэнэ. Эхний үг нь нэмэх. Мэх. За эхний үед энэний хойно явсан байна тийм ээ. Эхний үед ялах хэгших байхгүй гэж үзсэн учраас энэ бол хасах. Ялах хэгших байхгүй нэг тэмдэглэж байна. За санах. Санах. Энэний хойно А байж байна. 1-р үеэс хойш орсон байна. Тэгвэл энэ ялах хэгшихтэй үг мөн. Нөхөх. Энэний хойно ямар хэгших орсон байна. Тэгээд аль үед нь байна вэ гэдгийг хүүхдүүд танаас сайн ажиглан тийм ээ. Энэ эхний үедээ байна. Энэний хойно өө орсон боловч энэ бол ялах хэгших биш ээ. Хасгаа тавилаа. Хонох. Хонох. Энэний хойно А орсон байна тийм ээ. Эхний үед биш. Ялах хэгших мөн байна. Сүнөх. Нөх. Мөн ялгаагүй энэний хойно өө нөгөө байх ёстой хэгшиг маань байж юм тийм ээ. Тэгэхээр энэ бол ялах хэгшигтэй үг мөн байх нэ. За бид нар ингээд ялах хэгшигтэй үгээ бас ингээд үгийн хаана байд юм бэ гэдгийг бас цааш нь үзэх ёстой. Бид нар одоо дандаа үгийн сүүлийн үед ялах хэгшиг байдгаа гэж үзчихлээ. Тэгвэл үгийн дунд байж болдгийм үү? Нэг үгэнд хид хідэн ялах хэгшиг байж болох уу гэдгийг жишээ авч үзье. За багшаагаа бичсэн үгнүүдийг сайн ажиглаад үеийг тасалж уншъя. Ургамал гэсэн үг байна. Ургамал. За багш нь ингээд үеийг нь зааглчих. За нөгөө г-ийн хойно орсон А чинь ялах хэгших байна гэсэн тийм ээ. Тэгвэл энэ үе маань га үе маань үгийн дунд байж. Үгийн дунд бас энэ ялах хэгших байж болд юм байна. За дараагийн үг нь шанага. Шана үеийг зааглалаа багш нь. Энэ үгэнд ялах хэгших хэд вэ ажиглаараа хүүхдүүдээ. Энэний хойно орсон А байж байна. Тоолон г-ийг ялгасан бас А үсэг байж байна. Тэгвэл энэ нэг үгэнд бас ганцхан ялах хэгших биш. Хоёр хэд хэдэн ялах хэгших бас байж болдог байх нэ. Энд бол одоо энэний хойно орсон А, г-ийн хойно орсон А гэдэг энэ ялах хэгшгүүд байж байна тийм ээ. Багш нь ялах хэгшгийг ингээд доогоон зураад явуулъя. За. Энэ үг сонгомл.
Сонгомол гэдэг үгээ үеийг таслая. Сонгомол. Ямар нэг юм сонгосон тийм ээ. Хамгийн сайн нэг нь сонгож авсан. Сонгомол сайхан гэсэн үг. За энэ үгээ бид нэр ажиглаад бас г үсгийн хойно ямар их шиг байна. О байж. Тэгвэл эн чинь ялах их шиг мөн тийм ээ. Ялах их шиг тэгвэл энэ үгийн дунд бас байж байна. Унаг гэдэг үгээ үеийг зааглая. На га. Мөн ялгаагүй шанаг гэдэгтэй адилхан энэ унаг гэдэг үгэнд хідэн ялах их шиг байна. Энд нэг байж юм. Тийм ээ. Энэ хойно бас нэг байж шүү дээ. Тэгвэл одоо бас л энэ шанагтайгаа адилхан унаг гэсэн үгэнд бас хоёр ялах их шиг байж байна. Тэгэхээр одоо хүүхдээ та нар эндээс дүгнэлт хийхэд байна шүү дээ. Зөвхөн нөгөө ялах их шиг маань зөвхөн үгийн сүүлийн үед биш. Үгийн дунд байж болох юм байна. Бас нэг үгэнд бас хоёр ялах их шигч байж штэ тийм ээ. Энэ олгоныг сайн ажиглаад ялгаж сурах нь шүү дээ. Одоо бүгдээрээ өмнөх үзсэн энэ одоо он гэдэг энэ үгээрээ холбоо бүтээж бичье. За он. Тэгвэл бид нэг энийг өмнө нь шин он гэж бүтээж болно. Шин он. Мөн хуучин он гэд холбоо бүтээсэн ч болно. Он. Тэгвэл он гэдгийг одоо эн чинь он гэдэг чинь хэлний угаар хэлэгдэж байгаа учраас эн чинь хэлний угийн эн тийм ээ. Хэлний үзүүрийн энэ осон энтэй мөн адилхан он гэдэг үгээ бид нэр энд авчи. Он. Энэ үгийг холбоог болгох юм бол бай онох. Ямар нэгэн юмыг онох гэсэн утгатай үг байх нь энэ нь он сарын он тийм ээ. Одоо бас нэг үг авъя. Хоолон гээ осон үг. Алаг бөмбөг тийм ээ. Холбоо өгөх юм бол энэ дээр алаг бөмбөг. За бас нэг одоо хоёр янзаар хэлэгддэг гэсэн шүү дээ. Нэг янзаар хэлэгдэх нь бол энэ алга. Энэ алга гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ тайлбарлая л да. Алга. За эхнийх нь алга болох байж болно тийм ээ. Алга болох. Байхгүй болох гэсэн үг тийм үү? Алга болох. Мөн бас нэг утга нь гарын алга байж болно. Гарын алга байх нь тийм ээ. Тэгвэл бидний энд саяны бичсэн энэ үг маань хоёрыг салаа утгатай байх нь. Салаа утгатай. Салаа утгыг нь сайн ажиглах нь байна тийм ээ. За энэ гар гэдэг үгийг бас салаа утга байна уу үгүй юу гэдгийг бүгдээрээ ажиглая. Гар. Боди бас. За гар. За энэ үг чинь салаа утгатай байх нэ. Хүний гар тийм ээ. Нэгт нь хүний гар байж болох нь нэг нь гар одоо эндээс гар гэсэн утгатай үйл хөдлөл заасан үг гэж болох нэ. Гарах гэсэн. Бас үгэнд ийм салаа утга нэг үгээр бас олон утгыг илэрхийлсэн тийм үгнүүд ч бас байдаг юм байна. Одоо ингээд бүгдээ өмнөх үзсэн гол зүйлээ бас ингээд баттгаад явъя. Тэгвэл одоо энэ ялгах их шиг гэдэг маань энэ үсэг хоёр авийг тэмдэглэдэг гэж сая үзсэн тийм ээ бид нар. Энэ хоёр аваа нэг нь хэлний үзүүрийн энд болно, нөгөөх нь хэлний угийн энд болдог байна. Энийг ялгаж байгаа хэлний үзүүрийн энийг хоолой инээс хэлний угийн инээс ялгаж байгаа. Ялгаж тэмдэглэсэн энэ балархаа эгшгийг бид нар ялгах эгшигээ үзчихлээ тийм ээ. За энэ дээр одоо жишээ авал бид нар сая уншсан шүү дээ энэ он хан ингээ ялгааг бид нэр мэдээд хойно нь одоо хэлний үзүүрийн эний хойтолд ямар их шиг байж байх вэ? Тэр ялгах их шиг маань гэдгийг энд бас өгсөн байгаа тийм үү? Өө байж болох нь о энэ их шгүүдэл зөвхөн хэлний үзүүрийн эний хойно бичигддэг байх нэ.
ялгадаг байна тийм ээ. Хамгийн гол нь нэг шүүд чинь энэ хэлний үзүүрийн нэг ялгаж байна. Ялгах үүрэгтэй юм байна. За г үсэг бас л ялгаагүй хоёр авиаг тэмдэглэдэг гэсэн. Үүнд баг хэлний г байна. Бидний хэлний г гэж хэлсэн тийм ээ. Баг хоолон г. Энэ хоёрын ялгаа нь нэг нь хойноо игшигтэй, нөгөөх нь игшиггүй. Гол бичиж байгаа энэ игшиг үсэг маань ялгах үүрэгтэй юм байна. Хоолон гийг хэлний г-гээс ялгаж энэ хоолон гийн ард г үсгийн ард игшиг бичдэг нь энэ нь ялгах игшиг болдог байна. Энд ингээд тодтох юм бол хоолон гийг а игшиг маань ялгаж өгдөг байна. Энийг хүүхдүүд сайн мэдэж аваад одоо ихээс ч юм уу, өгүүлбэрээс ч юм уу ялгах игшигтэй үгээ маш сайн зөв ялгаж бичиж сурах нь шүү дээ. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Та бүгд сайн сурсан байх гэж бодож байна. Баяртай.